Сайн байцгааны үзэгчдээ Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсийн хууль сурталчилгааны албанаас бэлтгэн хүргэдэг парламентын 7 хоног нэвтрүүлэг эхлэж байна. Улсын хурлын тамгын газар Америк нэгдсэн улсын бүгд найрамдагчдын олон улсын хүрээлэн хамтран Улсын хурлын тамгын газрын шинжилгээний чадварыг дэмжих сэдвт сургалт семинарыг 2011 оны 12 дугаар сарын 3-наас 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулав. Энэхүү сургалтыг Америк нэгдсэн улсын Конгрессийн судалгааны албаны Азийг хариуцсан ахлах шинжээч Сьюзен Лоренс, Америк нэгдсэн улсын Конгрессийн төсвийн шинжилгээний албаны ахлах шинжээч Меган Линч нар энэ сургагч багш нар удирдан явууллаа. Сургалт семинарт Улсын хурлын тамгын газрын судалгааны төвийн судлаач шинжээчид эрх зүйн хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөхөд болон төсвийн байнгын хорооны ажилтнууд хамрагдлаа. За энэ сургаал семинар уулзалтын ач холбогдол их өндөр юм аа. Яагаад гэхээр Монгол Улсын хурлын үйл ажиллагаа түүний хууль тогтоох үйлсэд бол судалгааны алба ихэхэн оролцоо байдаг. Ер нь судалгааны аль ч улсын парламент бол судалгааныхаа байгууллагын үгийг сонсож тэр судалгааны үр дүн дүнэлтийг хууль тогтоох үйл ажиллагаанд бол бүтээлчээр ашигладаг юм практик байдаг. Тэгээ бид энэ удаагийн семинар уулзалтаар бол энэ Америкийн нэгдсэн улсаас ирсэн өндөр мэргэжилтүүдээс бол улсын төсвийн төлөвлөлт хэлэлцүүлэг түүний хэрэгжилдэг зохион байгуулах тухай асуудал ер нь төсвийн шинжилгээ бол чухам юунд байдгийн бэ? Түүний ач холбогдол юу юм бэ? Би даасан судалгааны алба түүний үйл ажиллагаа ямар шүү байх ёстой бэ гэдгийг бол жинхэнэ Америкийн жишээн дээр бид сонсож нэлээд зүйлийг бол мэдээж явуулаа. Америк нэгдсэн улсын Конгресс болон Монгол улсын хурлын хамтын ажиллагааны нэгэн жишээ болсон энэ арга хэмжээнд ирж оролцож мөн зөвхөн манай судалгааны нэгж яаж ажилтдаг талаар туршлах хуваалцахаас гадна улсын хурлын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар тодорхой ойлголттой болж улсын хурлын үйл ажиллагааны талаар бас тодорхой ойлголттой болж болсондоо баяртай байна. Сургалтын явцад Америк нэгдсэн улсын Конгрессийн номын сан, Конгрессийн судалгааны албаны үйл ажиллагааны зохион байгуулалт, Конгрессээр төсөв хэлэлцэх процесс, ялангуяа төсвийн хэлэлцүүлгийн шатанд Конгрессийн төсвийн шинжилгээний хороодууд хэрхэн ажилдаг талаар туршлага солилцлоо. Ерөнхийлөгчөөс Конгресст өргөн барьсан төсвийн төсөлд засгийн газраас хараат бусаар дүн шинжилгээ хийх, төсөв хуваарлах явц, нээлттэй сонсгол